Дөрөв Сүхбат гишүүн ноён уултай холбоотой асуулт асуусан. Дээж шүүхийн тогтоол шийдвэр гарчлаа. Засгийн газрын чиглэл шийдвэр гарчаад байхад ингээд ноён уулыг тусгай хамгаалалт нэмэлт дархан цаасдгаар болох энэ асуудлыг удаашраад байна гэсэн холбоотой асуултыг тавьсан. Байгаль орчны байнгын яамныхан аж ахуйн яамныхан бол бас ингээд одоо орон нутгаас нь бичих ирээгүй, тийм учраас бүрдэл дутуу гэж хууль зүйн яам тэр бас хэлээд байгаамаа гэсэн асуудлыг тавьж байна. Тэгэхээр энэ бол тэгж бас хариулж болмоор байгаа юм. Яагаад гэвэл яг үндэ ноён уулын үндсэн зөв тэр орон нутгийн шийдвэр гарсан нь бол 2005 оны 5 сард орон нутгийн тусгай хамгаалтанд авчихсан юм. Тэрийг харин сүүлд давхардуулаад одоо интернет сүлжээ байхгүй мэдээлгүйн улмаас гингүүдэ далимдуулаад хууль бусаар лиценз олгочихсон. Энэ уулуурхай яамн дээр. Тийм учраас тэр анхных нь орон нутгийн тусгай хамгаалтанд авсан тэр шийдвэрийг үндэслээд тэрийг орон нутгийн одоо эрх хөрхийн байгууллагын бичиг тогтоол гэж үндэслэх хэрэгтэй байхгүй юу? Тэгж бас ингээд цаашдаа тусгай хамгаалтын дархан цаас давхтаа ашиглах хэрэгтэй гэж хэлэх байна. Түүнээс гадна ноён уул дээр 10,000 хүний өргөдлийн байнгын хороонд ирсэн байгаа шүү дээ. Энэ болгон чинь бол орон нутгийн ард иргэд бас засгийн байгууллагын одоо шийдвэр болно шүү дээ. Тэгэхээр энэ ноён уулынхаа асуудлыг бол яарчлах хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байна. За, Бэйнхэн Монголын гишүүн алга. За, Дан Бочир гишүүн.